Тэнгэр баярлан хашгирсан өдөр. Тэнгэр элч "Өвгөний эсрэг гар бүү далаа. Түүнд юу ч бүүхий. Учир нь чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамааг Бурханаас имээдгийг чинь одоо би мэдлээ" гэв. Авраамийн жишээнээс бид Бурханаас имээдэг хүмүүс түүнээс юу ч харамлдаггүй гэдгийг олж мэдсэн. Хөгжмийн хэв маяг, эрүүл бус зуршил, Библийн бус бэлгийн дур сонирхол, харилцаа холбоо, Христийн шашны үнэт зүйлсийг зөрчиж буй ажил, тодорхой нөхөрлөл, тэрч байдгүй өнгөрсөн амьдралтай холбоотой үнэт эдлэл гэх мэт түүнтэй харилцах харилцаанд нь саад учруулж буй бүх зүйлийг тэд тавьж явуулахад бэлэн байдаг. Тэд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн итгэхэд замд нь саад болж буй бүх зүйлсийг орхиход бэлэн байдаг. Есүсийн жинхэнэ дагалдагчид амралтын өдрийг сахих 11 болон амралтын үргэлүүдийг буцаан өгөх зэрэг түүний хуйлуудыг зөвхөн өөр таатай үед бус санхүүгийн хувьд эвээгдэх бүртээ хүндэтгдэг. Энэ бол үнэнч байдлын тунхаглал ба Бурхныг дэмжинд итгэж хүчийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Авраамийн адилаар тэд Бурхны төлөө тавьж явуулахад юу ч тийм үн цэнтэй зүйл гэж үздэггүй. Тэрч байтугай хүний амийг хүртэл. Эллен Уайт бүх тэнгэр Авраамийн гуйвшгүй дуулууртай байдыг гайхан багталтайгаар харав. Түүний үнэнч байдал бүх тэнгэр алгадашив. Авраамийн сорилт бүх бүтээлүүд анзаарахын аргагүй байлаа хэмээн бичжээ. Өнөөдөр бид Бурхны дуу хоолойг дагах уу? Өөрсдийн хүсэл тэмүүлэл эсвэл дайсны анхаарлыг сарниулах зүйлсийг дагах уу хэмээн бид сонголтоо хийж байна. Мөн бид Авраам шиг Бурхнаас юу ч харамлахгүй байх үед Тэнгэрч мөн баярлан хөөрдөг. Бид 11 болон амралтын өргөлөө тогтмол бөгөө системтэйгээр буцааж өгөхдөө үргэлж өөрсдийн хүслээ адагт Бурхныг нэгдүгээр тавих болтугай.